Амттай хоолны наадам эхлэхэд хэдхэн мөч үлдээд байхад пионер төвийн өмнөх талбайд хэдэн зуун хүн цугларчээ. Энэ ч аргагүй юм. Талбайн хоёр талаар байрласан зоогийн газар, кафенууд халуун хоолноос эхлээд амттан хүртэл төрөл бүрийн хоол ундаа санал болгож байна. Үүнийг хэлэхэд үнэр тандар нь гайхалтай байна. Тун автай юм аа. Юу идэж байгаа? Бууз уу? Уламжлалт бууз уу? Бас шорлог. Маш олон зоогийн газар, кафе өөрсдийн хоолой танилцуулж байна. Өөр туршиж үзмээр зүйл байна уу? Баг багаар бүгдийг нь авсан гэж бодож байна. Би Омскоос ирсэн хүн. Үүгээр өнгөрч яваамаа. Манай хоол ямар санагдав? Янз. Маш их таалагддаг шүү. Наадмын зочдод зөвхөн амттай хоол идэж зогсохгүй, цагийг хөгжилдөн өнгөрүүлжээ. Хүүхдүүдэд зориулсан мастер класс зохион байгуулсан бол томчууд ч мөн өөрсдөдөө тохирсон сонирхолтой зүйлс олсон байна. Мөн наадмын онцгой зочноор алдар жүжигчин, найруулагч, продюсер Федор Бондарчук хүрэлцэн иржээ. Тэрээр Бурятийн үндэсний хоол болох буузыг анх удаа өөрийн гараар чимэгсэн байна. Тэрнтэй хамт Бурятийн тэргүүн Алексей Цидинов оролцжээ. Алексей Цидинов, Федор Бондарчук нарын хийсэн бууз улсын шинэ дээд амжилтын эхлэл боллоо. Наадмын зочид хамтдаа нийт 1000 бууз чимэгчээ. Хүссэн хүн бүр оролцох боломжтой байсан юм. Танд энэ наадам ямар санагдав? Маш их таалагдаж байна. Өнгөрсөн жил ирмээр байсан ч чадаагүй. Энэ жил чадлаа шүү. Бууз чимэх нь үстэй. Тийм сайн бишээ. Аав харин сайн чимхдэг. 33 чимгэлт хийх үү? Найдаж байна. 1000 бууз чимхнэ гэдэг чинь олныг нэгтгэн шүү дээ. Танд тэгж санагдаж байна уу? Тийм ээ, маш олон хүн байна. Ирчүүч мэдрэгдэж байна. Бид хараад ч өнгөрүүлгүй олонний ажилд туслахаар шийдсэн юм. Энэ бэли саад болоод байна. Хэмжээнд тараагүй бололтой. Гурилтай хамт нухлагдаад байгаа нь харагдаж байна. Гэхдээ яаж хийж байгаад учрыг нь олно. Так, ну пробуем. Алив 33 чимгэлт хийж чадах нь үзье. Тоолж үзэхэд 33-аас их чимгсэн байлаа. Ямар мундаг юм бэ? Спасибо. Баярлалаа. Би ийм юм хийж магтуулж үзээгүй. Я не знаю, как вас. Всё. Болсон. Чадлаа шүү. Сейчас. Давайте вот так даже сделаем. Хамтарч дэмжсэнд баярлалаа. Дараа нь буузаа жигнэж зочид газар дээр нь амталж чаджээ. Харин Алексей Цидинов наадам дээр өөр ямар амттан байгааг өөрөө сонирхлоо. Энд гурил шар тос аарцсан бэлтгэний үе давхарлаж хийдэг. Дээрээс нь ирсэр чимэглэнэ. Зүйн болон хаангах юм бэ? Бичүүрийнх. Владимир Анатольевич Павловынх уу? Амсаад үзэж болно шүү. Тавар амссан юм уу? Амттай шүү. Нийтдээ наадмыг 1000 гаруй хүн зорин иржээ. Тэдний дунд Бурятийн оршин суугчдаас гадна бусад бүс нутгийн зочид ч байв. Энэхүү хоолны наадам нь Алс орнуудад бүтээлч үйлдвэрлэлийн форумын нэг хэсэг болсон юм. Тэд тайзан дээр нисэж байгаа мэт хөнгөн харагддагч энэ бүхний цаана төмөр мэт булчин асар их хөдөлмөр бий. Бурятийн улсын бүжгийн коллежийн сурагчид бол жинхэнэ тамирчид. Одоо тэдний хувьд хамгийн ачаалалтай үе үргэлжилж байна. Тайлан тоглолтын бэлтгэл, төгсөлтийн шалгалтууд зэрэгцэн өрнөж байгаа. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд энэ сургууль дэлхийн шилдэг театруудад бүжиглэж, шинэ үеийг сурган хүмүүжүүлж байгаа олон оддыг төрүүлжээ. Манай оюутнуудад маш олон боломж нээлттэй байдаг. Юуны өмнө тэд мэрэгжлийн жинхэнэ жүжигчин болж төгснө. Ингээд Орос төдий үгүй дэлхийн аль ч театрт ажиллах боломжтой болдог. Манай төгсөгчид гадааддаж, Оросдож, мөн Бурятдаж амжилттай ажиллаж байна. 8 жилийн сургуульд нүд эрмхийн зуур өнгөрдөг аж. Энэ хугацаанд залуу бүжигчид нэр хүндтэй тайзуудад тоглож, олон түвшний уралдаанд төрүүлэн аялан тоглолтод оролцдог байна.
Эти 8 лет 8 жил маш хурдан өнгөрсөн. Тэр догтлол, санаа зовнил, охиноо энэ сайхан сургуульд оруулсандаа одоо үнэхээр баяртай байдаг. Энд сурагчид зөвхөн бүжгийн боловсрал эзэмшээд зогсохгүй. Ерөнхий боловсрал мөн хөгжмийн суурь мэдлэг давхар олж авдаг. Хүүхдүүдийг албадаж биш, харин урам өгч сургадаг байна. Би коллежид маш дуртай. Ингээд сургуульд байхдаа хичээлдээ дурамчхан явдаг байсан. Харин коллежид ирэхээр сурах хүсэл өөрөө төрдөг. С 27 по 29 мая с 10 утра 5 дугаар сарын 27-наас 29-ний өдрүүдэд өглөөний 10 цагаас элсэлтийн эхний шатны шалгаруулалт болно. Хөгжмийн сонсголтой, жүжиглэх авьяастай, эрүүл чирэг 9-с 11 насны охид хүүгүүдийг бүртгэж байна. Сургуульд 7 жил 10 сар үргэлжлэх бөгөөд төгсөгчдөд балетын жүжигчин, багш гэсэн мэргэжлийн зэрэг олгодог юм. Алена Михайлова, Алена Бельдинова, новости дня. Эрхүүгийн уран бүтээлчид бүжиг, дуу, бөмбөрийн үзүүлбэрээр хамтран ажиллагсдаа угтан авчээ. Өөр байгаль болон Бурятаас ирсэн жүжигчид театртаа галт тэргээр хүрэлцэн ирсэн байна. Угтан авах ажиллагааны дараа зарим зочдод дэлхийн хамгийн өвөрмөц вагонуудын нэгийг үзэх боломж олджээ. Энэ бол жинхэнэ театртаа вагон юм. Дотор нь тайз, үзэгчдийн танхим, арын өрөө хүртэл байгаа. Энэ галт тэргэнд өөдөх зав гарахгүй нь лавтай урт зам жүжигчид танд хүссэн жүжигч чинь тоглож өгнө. Хөгжимд, хүүхэлдэйн, драмын, бүр уян алархай жүжигч бий. Сайхан хөгжим ихшлэж байхад аялал улам хөгжилтэй болдог. Энд үзэгчдэд Белорусын эртний үлгэрээс сэтвэлсэн туулан үнэг азарган дахиа интерактив жүжигийг танилцуулжээ. Энийн дараа зочдод Оклопковын нэрэмжит драмын театр Бабарба байгаль нуурыг төрсөлсөн Эрхүү хотын бэлэгдлийг гардуулсан байна. Энэхүү бүрэлдэхүүн хөрш бүс нутгуудаас ирсэн 5 театрын уран бүтээлчдийг авчирчээ. Тэд 2 өдрийн турш хотын янз бүрийн тайзнаа тоглолтоо хүргэнэ. Хөтөлбөрт мөнхийн сонгодог бүтээлүүд, хүүхэд насны хайртай үлгэрүүд болон орчин үеийн жүжигүүд хүртэл багтсан байна. Энэ бол үнэхээр гайхалтай санаачлаг. Үүнийг театрын зүтгэлтнүүдийн холбоо болон манай гайхалтай дарга Владимир Львович Машков санаачилсан юм а. Биднийг нэгтгэх гэсэн түүний ирмэлзэл асар их талархаж байна. Учир нь театрын зүтгэлтнүүдийн холбоо бол манай улсын хамгийн эртний уран бүтээлийн байгууллагуудын нэг юм а. Хөрш бус нутгуудтай хамтран ажиллах нь бидний хувьд маш үн цэнтэй хэрэг юм. Жинхэнэ театрын ахын дүүсийн холбоо гэж үнийг хэлнэ. Энэ галт тэрэг өөрөө хөрш орнуудыг холбож байгаа бэлэгдэл болж байна. Үүнийг үнцэн онцгой уур амьсгал нь ч энд оршиж байгаа юм. Театртаа галт тэрэг төслийг Оросын театрын зүтгэлтнүүдийн холбооны 150 жилийн ой зориулан эхлүүлжээ. Энэхүү ойг энэ жил тэмдэглэж байна. Уран бүтээлчдийг тээвэрлсэн 2 галт тэрэг Владивосток, Москва, Севастополь, Москва гэсэн чиглэлээр улс даяар аялж, эцэст нь Московын Киевийн вокзал дээр уулзах юм. Хот бүрт нэг хэсэг жүжигчдэд бууж, нөгөө хэсэг нь нэгднэ. Энэхүү томоохон төсөлд Оросын 160 театр оролцож, 40 гаруй хотод нийт 300 орчим жүжиг тоглогдох аж. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Учир нь хот бүрт өөрийн гэсэн театрын хамтлаг нэгдэж байна. Энэ бүхэн өөрийн гэсэн гүн ухаан, уламжлал, соёлтой. Тиймээс бид энэ хугацаанд Оросын соёлын бүх хөнгө төрхийг харж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин маргааш театрын галт тэргээр Эрхүүгийн 3 театр, Братскийн 2 театрын жүжигчид аялна. Тэд Красноярск болон Бурят улсад тоглолтоо хүргэх юм а. Специально для программы новости. Өөр байгалийн идэвхтэй иргэн Татьяна Федосенко Читагийн тойргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийг байгуулагдсан цагаас нь хойш буюу 20 жилийн турш удирдах байна. Тэрний анхаарал халамж дор тус тойргийн 1000 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний дунд хүүхдч, насанд хүрэгчид ч бий. Нутаг нэгтнүүдийн асуудлыг тэр өөрийн юм шиг хүлээн авдаг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн над дээр ирсэн юм. Тэр эмнэлэг нийгмийн шинжилгээнд орж чадахгүй байсан. Яблонова тусганд амьдардаг болохоор хол харин энд ойрхон байгаад байдаг. Тэгээд би төв эмнэлэг дээр нь очиод өмнөөс нь дугаарлаж өгсөн юм. Дараа нь хамт комиссд орж бүх бичиг баримтыг нь бүрдүүлсэндээ. Татьяна болон тэрний баг төрөлхөн өвчтөй эсвэл амьдралын явцад гэмтэл авсан хүмүүсийг нийгэмд дасан зохицоход нь туслаж сурчээ. Тойрогт тогтмол соёлын арга хэмжээ, спортын тэмцээнүүд зохион байгуулагддаг байна. Тухайлбал арам рестлинг, дартсын ачаар Сергей Москвитин хаалттай дуугүй өсвөр насны хүүхдээс олон хүүхдийн аав ажил
ажилсаг өрхийн тэргүүн болж чаджээ. Ямар ч байсан нас бол нөлөөсөн. Хязгаарлагдмал гүйж чаддаггүй хүүхэд гэдгээ ойлгодог байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дассан да. Одоо байшингаа засварлаж байна. Сургууль цэцэрлэг гээд хүүхдүүдэд өсгөн хүмүүжүүлж байна. Бас бяцхан аж ахуй ногооны талбайтай. Ан арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн идэвхтнүүдэд Читагийн тойргийн дарга Юрий Машуковын талархлын бичгийг гардуулсан байна. Оросын Гигачат нейросүлжээ Якут хэлийг эзэмшжээ. Одоо хэрэглэгчид хиймэл оюунтай төрлөх хэлээрээ ярилцаж, асуулт асуух, текст орчуулах, шаардлагатай мэдээлэл авах боломжтой болсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Якут хэлийг захин орчинд хөгжүүлэх чухал алхам болоод байна. Шинэ технологи, боловсрол, хэвлэл мэдээлэл болон өдөр тутмын харилцаанд өргөн боломж нээж өгч байгаа аж. Төслийг хиймэл оюун ухааны лабораторийн хөгжүүлэгчид болон бүгд найрамдах Саха улсын соёл боловсролын салбарын төлөөлөгчид хамтран хэрэгжүүлжээ. Цаашид Якут хэл дээрх захин үйлчилгээ улам өргөжнө гэж үзэж байна. Ажлын хамгийн том хэсэг нь өгөгдөл текст бэлтгэхэд чиглэсэн. Энэ нь хамгийн хэцүү байсан. Учир нь нээлттэй эмхтгсэн, тэр дундаа цэвэрлсэн Якут хэлний текст бараг байгаагүй. Тиймээс бид сонин хэвлэлүүд болон дорны холбооны их сургуультай хамтран ажиллаж шаардлагатай өгөгдлийг цуглуулсан. Оперный вокал, Дөрийн дуу, хийл, морин хийл, төгөлдөр хуур, танхим дүрэн үзэгчид нэжгэнсэн алга ташилт, тайзан дээр Чүнцини болон Москвагийн Чайковский нэрэмжит хоёр консерваторийн уран бүтээлчид хамтран тоглож байна. обе имени Чайковского. Оросын уран бүтээлчдтэй хамтран тоглох нь маш ховор бөгөөд үнэтэй боломж юм аа. Орос хөгжимчид бүтээлийн утга агуулга, тайзны илэрхийлэл, хөгжмийн мэдрэмжид маш нухацтай ханддаг. На суд зрителей было Үзэгчдэд хятад Оросын сонгодог болон орчин үеийн арга баруун бүтээлийг төлөвлөжээ. Олон улсын хөгжмийн үдэш хэнийг ч хайхрамжгүй үлдээсэнгүй. никого не оставил равнодушным. Маш сонирхолтой байлаа. Хятад Оросын мэргэжлийн хөгжимчдийг хамтдаа тоглож байгааг үзэж сонсох үнэхээр гайхалтай байсан. Тэдний хамтын ажиллагаа үнэхээр сүрдэм, үзэсгэлэнтэй санагдсан. На сцену вышел и Тайзан дээр мөн Оросын морин хийлч Фёдор Амосов гарч иржээ. Тэрээр хятадд жил хагасын турш ажиллаж амьдарч байгаа аж. Энэхүү тоглолтод зориулсан маэстро хуучин Чүнцин нэртэй Чавхтаст квартет бичсэн бөгөөд үүгээрээ толгод дээр орших үлгэрийн мэт хотын дүр төрхийг хөгжмөр илэрхийлэхийг зоржээ. на холмах. Чүнцини Москвагийн нэрэмжит консерватори нь орон нутгийн багшийн их сургууль болон Москвагийн улсын консерваторийн хамтарсан төсөл юм. Оросын нийслэлээс хэд хэдэн багш хятадд ажиллахаар нүүж ирээд байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Чүнцинд цаашид концерт, мастер-класс болон соёлын олон арга хэмжээ тогтмол зохион байгуулагдах юм байна. Классы и другие культурные мероприятия. Хятад Оросын боловсролын жилүүдийн хүрээнд хоёр орны найрамдал улам бэхжиж байгаа энэ үед урлагийн боловсрол маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь зөвхөн уран бүтээлийн боловсон хүчин бэлтгээд зогсохгүй, оюутан багш, уран бүтээлчдийн харилцан солилцоо айлчлалыг өргөжүүлэх боломжтой. Чүнцини консерватор дөнгөж 2 сарын өмнө нээгдсэн бөгөөд одоо анхны хичээлийн жилдээ бэлтгэж байна. Харин багш нарт нь энэ хугацаанд үзэгчдийг баярлуулж мөнхийн сонгодог хөгжмийн гайхамшигыг мэдрүүлэх боломж олддог байна. Классической музыки. Денис Чижов, Дзян Хуа, Сиджикян. Стоило лишь одной ногой ступить. Үзэгслэнгийн талбайд хөл тавимагцл таныг нисдэг автомашин, төрөл бүрийн робот, захилгаан төхөөрөмжүүд угтана. Орчин үеийн технологи хаасайгүй нэвтэрчээ. Мэдээж автомашины үйлдвэрлэлч энээс госорсонгүй. Производство автомобилей. Манай үйлдвэрийн роботууд 3 хэмжээст харааны технологиг ашиглан эд ангиудыг өндөр наривчлалтай таньж байрлалыг нь тодорхойлон авч ажилтдаг. Дараа нь робот гар эд ангийг цэгэн агнуурын хэсэг рүү шилжүүлдэг. Үүний зэрэгцээ хүн дүрст роботууд үйлдвэрлэлийн зэрэгцээнд нийлүүлэн цех дотор биеийн даан хөдөлж материал тээвэрлэдэг юм. Ингэснээр бүрэн автоматжуулсан хөнгүй үйлдвэрлэл бий болж бүтээмж болон бүтээгдэхүүний чанар мэдгэцгүйд сайжирч байна.
Энэхүү үзэсгэлэн хятадын баруун бүсэд уламжлалт үйлдвэрлэлийг өргөн хүрээний автоматжуулалтаар хэрхэн шинжилж байгааг тод харуулжээ. Ийм үйлдвэрийг Чанган, Сервис болон томоохон автомашин үйлдвэрлэгчид аль хэдийн ашиглаж эхэлсэн байна. Харин бизнес эрхлэгчдэд цахим шилжилт хийхэд нь орон нутгийн захиргаа дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэгчдийн хэрэгцээг тодорхойлон IT үйлчилгээ нийлүүлэгчидтэй шууд холбож өгдөг аж. Хиймэл оюун хурдцтай хөгжиж буй энэ үед Чүнцийн хот үндэсний үйлдвэрлэлийн төвийн хувьд олон үйлдвэрийг AI технологид шилжээсэй гэж хүсэж байна. Ухаалаг шинжилэл, цахим өөрчлөлтийн тусламжтайгаар бид үйлдвэрлэлийн салбарынхаа чадварыг нэмэгдүүлж, дэлхийн хэмжээний нөлөө бүхий үйлдвэрлэлийн төв байгуулахыг зорж байна. Үзэсгэлэн 4 өдөр үргэлжилж 5 дугаар сарын 24-нд өндөрлжээ. Энэ жилийн хүндэт зочноор Их Британи оролцсон бөгөөд сүүлийн жилүүд дэх хамгийн том төлөөлөгчдийн бага Чүнцинд илгээсэн байна. Өнөөдрийн Хятад бол зүгээр л хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж угсардаг газар биш болсон. Энд технологи, тэр дундаа хиймэл оюуны ачаар асар өндөр нэмэн үртэг бий болж байна. Сонирхол маш өндөр байгаа нь Чүнцийн болон Хятадын баруун бүс шинэ өсөлтийн боломжуудыг нээж байгааг хүмүүс ойлгож эхэлсний илрэл гэж би бодож байна. Энэхүү үзэсгэлэн Хятадын баруун бүс нутагт өрнөж байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэгэн цонх болж чаджээ. Чүнцийн зэрэг хотууд шинэ технологиг хөгжүүлэх замаар дэлхийн эдийн засаг дах байр сууриа улам бэхжүүлэхийг зорж байна. Гунмин, Денис Чужов, CGTN.